Сайн байна уу? Хэрэгтэй хамтаа ярьж хүмүүс подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн төчнөөр Diamond Mind дахь амийн сэтгэл зүйч Игчин багшгаа болж оролцсон байна. За урилга хүлээж авч оролцож чад маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ бас подкастт оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвээр сүүлийн үед сэтгэл зүйч болохыг хүсэл сонирхолтой маш олон хүүхдүүд болсон юм шиг миний хувьд санагдаж байгаа. Яг ингээд өсвөр насны найз нөхөдтэй хүүхдүүдтэй харилцаад яагаад гэвэл бас ялангуяа яг Монголд л илүү сүүлийн үед ингээд сэтгэл зүй одоо сэтгэл зүйчдэр очих ч юм уу тийм зөвлөгөө авах гэдэг бас илүү ингээд түгээмэл болоо тэгвэл хамтаа илүү сайн мэддэг болж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Таас тэн дээр юу гэж бодож байна? Тэгээд өнөөдөр бас гоё сэтгэл зүйч гэж мэргэжлийн талаар бас ярилцъя гэж бодож байна. За ер нь бол захиалгын одоо яг нөгөө сэтгэл зүйч гэдэг мэргэжил их болсон талаар гэж сая хэлсэн шүү дээ. Яг нөгөө нэг цаг үе угаасаа урсан өнгөрч байгаа бүх зүйл өөрчлөгдөж байгаа гэдэг юм уу энэ утгаараа бас одоо гарч байгаа энэ шинэ үеийнхэн яг онцлог нь юу вэ гэсэн чинь одоо илүү технологи хөгжсөн гэсэн одоо энэ харилцааны тал дээр ч юм уу те ийм одоо асуудалтай илүү нөгөө нэг одоо сэтгэл зүй гэдэг ингээд чухал юм байна гэдгийг нь ойлгож байгаа үед гэж болно. Тэгэхээр яалтчгүй одоо нөгөө нэг эрүүл сэтгэл зүйтэй байхтай түүнтэй одоо хамааралтай сэтгэл зүй гэхээр ганцхан одоо сэтгэл санааны хувьд тайван байх гэдэг ойлголт одоо биш. Энд одоо маш олон хүчин зүйлсүүд ингэж нөлөөлдөг юм байна тий. Тэгээд үүнтэй хамааралтаас энэ гэр бүлийн орчин нөхцөл өсөж одоо төрсэн байдал энэ төр нь бол айгүй юм хамааралтай байдгийн байна гэдэг юм ойлголт ерөнхий юм том ойлголт гэх юм уу яваад байгаа. Тэгэхээр ер нь бол айгүй чухал гэдгийг бас ингээ хүмүүс ойлгоод илүү одоо нөгөө нэг сэтгэл зүй чухал юм байна гэдгийг ойлгоод ерөнхийдөө явж байгаа. Үүгээр ч гэсэн одоо сэтгэл зүйч гэдэг сэтгэл судлалын энэ салбар бол одоо харьцангуй өмнөхөө бодох юм бол хүмүүс одоо таньдаг те мэддэг болсон хөгжиж байгаа гэж бол харж байгаа. За тэгээд сэтгэл зүйч мэргэжил гэдэг яг би бас нөгөө яаж сонгосон талаараа яриа гэж бодлоо. Ер нь анх яаж сонгож ирсэн ч гэдэг юм уу те. Энэ анх ягаа сэтгэл зүйч болохоор болов. Тийм. Яг одоо харьцангуй одооны хүмүүс уг нь яг мэргэжлээ сонгоно гэхэлэр амар одоо бүр эртнээс төлөвлөөд те одоо энэ таарах уугүй юу судалгаа шинжилгээ хийж ингээд сонгох ёстой. Гэхдээ би яг одоо тэр насн дээр харах юм бас тэгж сонголт хийж чадаагүй байхгүй юу. Яг одоо миний хүсэл сонирхлын мэргэжил мөн үү гэд яг тухайн үеийн мэдрэмжээрээ бодох юм бол шал өөр байсан байхгүй. Тэгээ загвар дизайн ч юм уу те урлаг уран сайхан ч юм уу тиймэрдүү байсан. Тэгээ ерөөсө ярилцах ч юм уу те гэрээхэнтэйгээ ярилцах байдал нь айгүй дутмаг байсан ч гэдэг юм уу те ярилцж байгаагүй улмаас ч гэдэг юм уу сэтгэл зүйчийг яг сонгож ирсэн. Гэтэ огт бол дургу биш те нөгөө тулгсан мэргэжил бол байгаагүй. Ерөнхийдөө нөгөө нэг надад одоо санал болгосон. Гэтэ би нөгөө нэг харахаа мэдээгүй. Гэтэ санал болгосны үндсэн дээр бол би ингээд нэрээ боломжтой юм уу? Би нэрээ сонирхохоор юм уу гэдэг байдлаар ингэж анх хүлээж авангуутлаа. За ер нь боломжтой юм байна гэж анх бол ингэж сонгож ийсэн. Тэгээд ерөнхийдөө яг суралцж явах хугацаанд ерөнхийдөө мэргэжилтэд илүү нөгөө нэг сонирхолтой болоод ч гэдэг юм уу те айгүй зөв зүйлийг сонгосон юм байна гэдэг зүйлийг бол яг ойлгоод явж ийсэн. Тэгээд яг бас энэ мэргэжлээрээ суралцсандаа айгүй юм баяртай байдаг гэх юм уу. Яг тэгэхээр яг анх суралцаад ингээ явж байхдаа хамгийн түрүүнд ерөөсөө хүн өөрийгөө л ойлгоод эхэлт юм билээ гэх юм уу. Яг өөр дээрээ одоо дүн шинжилгээ хийгээл те өөрийгөө илүү ухамсарлаач гэдэг юм уу ойлгоод ингээд явд юм лээ. Тэгэхээр бас би айгүй их одоо энэ мэргэжлээр сурсандаа маш их баярлагдав. Гэтэ одоо энэ дээр жишээ нь хүүхдүүд одоо энэ мэргэжлийг их сонгодог боллоо гэж хэлж байна. Чиний одоо ажилласнаар тэгэхээр яг ихэнх хүүхдүүд одоо зүгээр нэг мундаг хүнийг хараад ч юм уу те таалагддаг хүнийг хараад ч юм уу айгүй мундаг юм айгүй гоё харагддсан байна ч гэдэг юм уу тийм байдлаас нь болоод бас ингээд сонгох тохиолдол байгаад байдаг. Тэг яг хэрвээ ингээд сонгоод суралцаад ороод ирсэн байх юм бол угаасаа яг суралцах явц дундаа ч гэдэг юм уу те шигшигдээд явдаг. Тэгэхээр аль болох хүүхдүүд энэ дээр бас нөгөө нэг судалгаа шинжилгээ маш сайн хийдэг байгаасаа те магадгүй нөгөө нэг миний одоо амьдрал дээр одоо яг энэ мэргэжил дээр хэрэг болохгүй хаа гэсэн мэргэжил яг үнэндээ энд хэрэгтэй болдог ч гэдэг юм уу те одоо математик ч гэдэг юм уу нэг яг айгу том жишээ л байдаг л да. Математикаас ухтаа жишээ орсон чи яг үнэндээ статистик гэл амар юм үздэг ч гэдэг юм уу те тоо том ёолоо судалгаа шинжилгээгээ явдаг ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсүүд ингээд тулдаг. Тэгэхээр яг хүүхдүүд сайн одоо судалгаа шинжилгээ хийгээгүй улмаасаа мэргэжлээ яг нөгөө нэг практик дээр гараад ирсэн чинь өмнө одоо бодсон зүйлээсэн шал өөр байхлаар сэтгэл санаагаар ундаг ч гэдэг юм уу те одоо айгу тийм сэтгэл санааны хувьд одоо
доогуур байдаг болцдог ч гэдэг юм уу. Иймэрд үнэлт нь буурчдаг ч гэдэг юм уу. Бодсноос нь шал өөрөөс нь болохоор тэгэхээр бас энэ дээр бас анхааралтай судалгаа шинжилгээ хийдэг, бас гэрийнхэн дагаа ярилцдаг байвал айгүй зөв юм байна. Тийм гэж бол хэлмээр энэ хүүхдүүдтэй. Таас яг түрүүс нэг хүүхдүүд хангалттай сайн одоо сонгохыг хүсэж байгаа мэргэжлийн талаар судалгаа ч юм уу те ер нь 1-р курстай юу үздэг, 2-р курстай юу үздэг гэдгийг мэдгүйгээр ингээ орчуугаад яг бас түрүү нэг амар их математик судалдаг гэсэн. Тэр бас үнэн үү? Ингээ 2 жилгээ бүр ингээл амар их математик хичээлүүд орж ирдэг. Математикаас яг цогтоод орж ирсгээ таас хэлсэн шүү дээ. За яг цогтоод орж ирэх нь цааш. Ер нь бол нөгөө нэг одоо ихэнх хүмүүс гэдэг юм уу, ер нь бол багш нарын дээр хэлдэг л дээ. Ихэнх хүүхдүүд бас жишээ татаал ингээд дөнгөж орж иж байгаа хүүхдүүдээс асуудаг байхгүй юу? Ер нь бол ихэнх хүүхдүүд математик үздэггүй гэж одоо боддог гэх юм уу, шууд л одоо зөвлөгөө өгөөл ингээд явцдаг гээд. Тэгэл ерөөсөө ингээл явцдаг гэж боддог. Ерөөсөө математик орж ирэхгүй юм байна гэж боддог байхгүй. Тэгэхээр яг хуу эхний 1-2 жилдээ бол үзээд явахгүй, яг нөгөө нэг одоо мэрэгжлийн хичээл ороод эхлэхээр одоо судалгаа хийхтэй тийм хичээлүүд ордог болохоор тэн дээр яг нөгөө статистик дээр тоо ял орж ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас тийм нарийн юмнууд орж ирдэг. Тэгэхээр яг хүүхдүүд яг хэлээ өмнөх одоо бодлоншаал өөрчлөгддөг гэх юм уу. Тэгэл ерөнхийдөө анх орж ирэхэд яг тийм асуултыг бол биднээс асууж байсан. Та нар яг ингэж орж ирсэн үү гэж тэгсэн чинь үгүй дээ, яг үнэндээ бол энэ дээр тийм математик бол ингэ үздэг, статистик гэдэг зүйл үздэг гэж тэгжсэн. Тэгэхээр яг бүр нарийн одоо тийм тэдэг курстэй тийм юм үзэн ч юм уу. Тэг яг ерөнхийд нэг боломжгүй л дээ. Гэхдээ яг ерөнхий ямар зүйл судлах хэвтэй тий одоо нөгөө ямар ур чадвар надаас шаардах хэрэгтэй байх уу, юунд одоо бэлтгэлтэй байх юм ч гэдэг юм уу. Тиймэрхүү тал дээр илүү анхаарал судлаад надад яг таарах юм байна уу, үгүй юм байна уу гэдгийг ч юм уу тий жоохон ойлгоод ухаараад тэндээ нөгөө судалгаа шинжилгээг хийгээд бас гэрийнхэн дагаа тодорхой хэмжээний ярилцаад ойлголцоод тэгээд сонгох юм бол арай ирээдүйтэй өөрт нь хэрэгтэй ч гэдэг юм үү тэгж л санагдав. Таны хувьд яг яагаад тэр их хэрэгтэй гэдгийг мэдэрсэн бэ? Та түрүү хэлсэн шүү дээ. Хүн санал болгоод тэгээд яагаад ажиллахгүй гэж тэгээд тэрнийхээ судлаад сураад явах тусам илүү ингээд таалагдаад маш их одоо сурсандаа их баярлалаа гэх. Тийм. За ерөнхийдөө миний яг хувь хүн одоо зан характер байдал нь ч гэдэг юм уу те одоо нэг юм нээлттэй бол биш байхгүй. Ерөнхий яг юм нормал дууч гэдэг юм уу те анх уулзсан хүнтэйгээ бол нэг амар дундаа ороод юм хөвгчлөлтэй бол байдаггүй. Яг яваандаа нөгөө дасхын хэрээр одоо тийм зан чанар нь гарч ирдэг гэх юм уу. Тэгээд яг ойр дотны найзууд маань бас намайг нөгөө нэг амар сайн ингээд сонсогч байж чаддаг гээд надад нөгөө амар юм талархлын өгөөд амар хэлдэг гэсэн гэх юм уу. Тэгээд гэрийнхэн болохоор тэн дээрс нэмэлтээ надад яаж зөвлөж ирсэн бэ гэхлээр ари юм даруй төлөв айгүй бас нөгөө хүнийг амар ингээд сайн сонсож чаддаг гэдэг чийсэн баггүй юу. Тэгээд тэгсэн чи яг ерөнхий гэрийнх нь иймэрдүү юм шүү ерөнхийдөө ингээд болох юм шүү чи ингээд сонирхоод үзүүл зүгээр юм шүү гэдэг юм уу. Иймэрдүү ярьж ирсэн. Тэгээд би яг бодохдоо яг нэг орой шүнэл бодож ирсэн. Унтчихтаа харин тий ер нь нэрээ би чинь жоохон иймэрдүү дээ гэдэг юм уу те. Тэгэл бас нөгөө найзууд хэлсэн одоо яг ингээд дүгнэлтийг чи айгу гоё ингээд хэлдэг штэ гэдэг юм уу те. Иймэрдүү яг нөгөө нэг өмнө нэг надад нэг чухал ингээд хэлжсэн нэг өгнүүд нь гинт ингээд орж ирд юм лээ. Тэгэл тэднийгээ бодвол нэрэж боломжтой юм уу. Тэгэл яг дараагаас нь би ингээд яг мэрэгжлийн талаар жоох ингээд судлаад үзэж байгаа байхгүй те. Ер нь бол ямар мэрэгжлийн те юу шаарддаг ийд ингээд ерөнхий ингээд мэдээллүүдийг аваад сургуулаа хавдаг ч юм уу. Тиймэрхүү мэдээллийг за ер нь бол боломжтой юм байна. Энэнгөр ингээд сураад үзье гэд тэгээд ерөнхийдөө сонгож ирсэн. Тийм биш үү те. Бас ер нь нөө нэг бусдад одоо хэлсэн үг те одоо өөрийнхөө чадварыг бас ингээд сайн мэдэж чаддгүй шүү дээ. Ер нь би ингээд юунд зуртай ч юм уу гэдэг тэрийг өөр бараг мэдгүй байхад л ингээл шилэл ээж вэж ингээл найз төгөөд ингээл намайг хажуунаас ингээл анзаараад ер нь чи тэгдэж тийм зан чанартай чи тэгдэг үстэй гэмэд нэрээ би тийштэй гэдэг тийм бүрхэн юм чигсаа. Тэгэхээр бас хэнийг нь тийм үгүүдийг амар сайн хэлж явах хэрэгтэй юм шиг санагдлаа яг. Тэгээд бүх тэр хүний бас амьдралд нь бас томоохон юм нэмэр оруулж чадчих шүү дээ. Тэр хүн үнэхээр тэр зүйлийг чаддаг бол чи юм чаддаг чи юм аюултай гэдэг хэлээд дээр нь бусдыг бас үгийг маш сайн гой сонсгол хэрэгтэй байна да. Тийм. Яг хүн болгон би ийм дээ тийм дээ гэдэг яг бүрэн бол мэддэггүй шүү дээ. Өөрийнхөө дадаа их хвчлэн нөгөө сул талыг л хараад байдаг. Би ч одоо ийм дээ тийм дээ гэж сул талаа айгу хараад байдаг. Яг үүндээ бас чаддаг чадвар
чадварлаг талуудаа аягүй ингээд доош нь дарагдуулсан мэт юм нэлээ. Тэгээд би бас нөгөө нэг академи дээрээ бүлгийн одоо сэтгэл зүйн зөвлөгөө явуулдаг байхгүй. Тэгэхээр бас эцэг эхчүүд нь ирээд уулзахад бас зөвлөгөө өгдөг байхгүй юу. Хүүхдүүдтэй ингээд одоо энийг одоо ингээм мундаг хэлээч гэдэг юм уу те яг одоо хийсэн зөв зүйл дээр нь тодорхой хэмжээний баг юм урамшууллыг бас урмын үгийг ингээд хэлж байгаарэ гэж аягүй хэлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд одоо хөвчлэн яг нөгөө нэг хүүхдийнхаа нэг гаргасан алдаан дээр нь дөрөөлөөд болохгүй байх бүтэхгүй чи нэг яагаад ингэсэн тэгцээ буруу зүйл хийлээч гэдэг юм уу. Ийм үү шүүмжлэлийг аягүй их ингээд хэлдэг гэх юм уу. Тэгэхээр бас ийм баг ийм хүүхдийнхаа одоо хийсэн тэ үйлдэл дээр нь ч юм бурамжууллын үгийг хэлж байгаарай. Хийсэн зүйл дээр нь бас ингээд талархлын үгийг бас ингээд хэлж байгаарай гэж бол хэлдэг гэх юм уу тийм биш үү те. За одоо тэгвэл таниуд ингээд даах ингээд шийдээд тэгээд ингээд сурсан. Тэгээд одоо ер нь ингээд ажлын байран дээр яг өөрийнхөө мэрэгчлэр ажиллаад үзэж байхад ямар санагдчихэ. Тэгээд ер нь сэтгэл зүйч мэрэгчтэй болохыг хүсэж байгаа хүүхдүүдэд бас юу гэж зөвлөх вэ? Маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэр нь ер нь ингээд чиний төсөөлжсэнээс миний хувьд бол ийм байсан, өөр санагдчихсан. Танад ч гэсэн тэгж магадгүй шүү, тэ? Тэр зүйл дээр анхаараарай. Итгэлтэй байна уу гэдэг. Скол гой уриалах уу? Бөөдрөө сэтгэл зүйч болоорой. За ямар ч гэсэн өмнө болон дараах сэтгэл гэдгийгсэн шүү дээ. Яг нь өмнө нь яг л хүмүүст ингээд шууд ингээд зөвлөгөө өгөөл явах юм байл гэж бодож байсан. Яг босод ерөөсөө нарийн ширээ юмыг нь бодогдаагүй. За ер нь зөвлөгөө өгөөл ингээл явах юм байна гэж бодож байсан байхгүй. Тэгэл угаасаа шал өөрөөсөн гэх юм уу? Шууд ороод зөвлөгөө өгнө гэдэг бол яг угаасаа боломжгүй зүйл. Тэгэхээр нөгөө жижиг сажиг за ямар зөвлөгөө өгөхэд бол одоо судалгаа хийх хэрэгтэй ч гэдэг юм те ерөнхий одоо мэдээлэл цуглуулах гэх мэтлэн маш олон зүйлийг ингээд шаарддаг. Тэгээд яг одоо ажлын байран дээр юу хийх вэ гэхлээр нөгөө жижиг ажлууд маш их байдаг гэх юм уу те. Одоо жишээ нь компьютер дээр ажиллаад хүмүүстэй одоо харилцаа холбоо тогтоох те үйлчлэгээний цагийг авах ч гэдэг юм уу. Ийм жижиг юмнаас эхлээд ерөнхийдөө ингээд зөвлөгөө маань ингээд явагдсан байх гэдэг юм уу. Тийм туслах юм жижиг ажлууд айгүй их байдаг. Тэгээ энэ болгон дээр ингээд суралцаад явдсан байна гэдэг ер нь л ойлгож байгаа. Тэгээд за яг ингээ анхны бас зөвлөгөө ороод эхэлж байхад би бас жоохон сандралтай л байсан л да. Яг л нөгөө нэг хамаг юмаа бодоод яах бол ийх бол гэж жоохон юм сандралтай байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр бас энэ дээр одоо нөгөө нэг сэтгэл зүйчээ сурах байгаа хүүхдүүд гэх юм бол эхлээд өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг маш сайн одоо мэдэрч чаддаг байх ч гэдэг юм уу те байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Мэдээж одоо нэг үйлчлүүлэгч ороод ирлээ гэхэд би одоо сэтгэлээр унтсан ч байх юм уу те эсвэл хэд хөөрөлтэй тэр үйлчлүүлэгчтэй ингээд харилцаа холбоо тогтооно гэдэг бол айгүй одоо хэцүү боломжгүй зүйл ахгүй. Тэгэхээр бас тэрний өмнө эхлээд би хүнтэй уулзахаасаа өмнө өөрийнхөө хувьд одоо сэтгэл зүйч гэдэг дүртэй байх те тэр дүртэй одоо бэлэн болоод орсныхаа дараа тэр хүнтэй уулзаад тэр нөгөө уулзалтыг одоо амжилттай хийхэд илүү одоо сайн гэх юм уу үр дүнтэй гэх юм уу. Тэгэхээр бас энэ тал дээр айгүй анхаарч явах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хувьч гэдэг юм уу өөрийгөө одоо зохицуулах тийм чадвар илүү сайн байвал дээр юм болов гэж миний бодлоор бол бодож байна. Тийм биш үү. Бас ингээл яг л ингээл үйлсээ чинь дагаж уйлаал тэ эсвэл гэл амар юм ад жаргалтай байгаад нөгөө хүнийхээ зүйлийг ойлгож яг мэдэрч чадахгүй байгаад тахаас тийм байх тэ. Яг нөгөө үйлчлүүлэгчтэй үр дүнгийг үзүүлж чадахгүй гэх юм уу? Эсвэл хитрхи тэр одоо үйлчлүүлэгчийнхаа түүхт нь автах ч юм уу тэ юун зөвлөгөө нөгөө хүнээ өрөвдөөч гэдэг юм ийм зүйл бол байж болохгүй байхгүй юу? Тийм тэгэхээр яг л одоо тэр байдал илүү яг үр дүнтэй зөвлөгөөг үр дүнтэй явуулна гэх юм бол тэр одоо бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр таны хувьд одоо ингээд тэ хүүхдүүдтэй илүү ингээд ажиллаад хүүхдүүдэд одоо ингээд бүлгийн зөвлөгөө дээр өгч яхад танд ер нь яг ямар санагдчихээ. Тэгээд дээрэс нь хөвчлэн өсвөр насны хүүхдүүдтэй их ажилтдаг учраас ер нь өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл асуудал ер нь яг танд яг юу вэ гэж харж байгаа вэ? За ерөнхийдөө өсвөр насны 11-аас 17 насны хүүхдүүдтэй бүлгийн зөвлөгөөгөөр уулзаж ярилцдаг гэсэн үг. За тэгээд бүлгийн зөвлөгөөн дээр бас яг л өсвөр насны хүүхдүүдэд хэвчлэн одоо тохиолддог асуудлуудын талаар ярилцдаг байхгүй юу? Одоо жишээ нь эцэг эхийн харилцаач гэдэг юм уу, өсвөр насны хайр дурлалч гэдэг юм уу, иймэрдүү асуудлуудаар ярилцдаг. Өөртөө итгэл гэх мэтлээ. Тэгээд энэ дээр нийтлэг айгу одоо түгээмэл асуудалтай байдаг харилцааны үе гэхлээр эцэг эхийн харилцаа гэж аюу
ер нь асуудалтай гэдэг байхгүй. Энэ дээр одоо нөгөө нэг ээж аавтайгаа ойлголцдоггүй, эсвэл нөгөө сонсдоггүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд айгүй их байдаг. Намайг ерөөсөө үл ойшоодог ч гэдэг юм уу. Яаж харьцахаа мэддэггүй. Угаасаа аав ээж нар намайг ингээд сонсдоггүй штэ ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд хүүхдүүд айгүй их ярьж идэг. Тэгээ буцаагаад одоо ихт орж эцэг эхчүүдэд орох сургалтаар эсрэгээр нь одоо эцэг эхчүүдээс өөрсдөөс нь асуухаар ер нь хүүхдтэйгээ яаж харьцах, хүүхдүүд маань ерөөсөө бидний үгийг сонсгоо байдлаа ч гэдэг юм те. Гэртээ ерөөсөө байх боллоо. Гадуур их дэмэд ч гэдэг юм уу. Ингээд хоёр талдаа ерөөсөө ингээд ерөөсөө нэгдсэн юу байхгүй те. Ерөөсөө л миний хүүхд намайг ойлгохгүй эсвэл хүүхдүүд нээж аав нар намайг ингээд энэ ч гэдэг юм. Ерөөсөө хоёр талын юм байгаад байдаг хгүй. Тэгэхээр нөгөө нэг яг угтаа юу байгаад байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр яг л нөгөө нэг гэр бүлийн одоо дотн байх харилцаа тэр нөгөө нэг яг гэр бүлдээ цаг цавыг зарцуулаад хүүхдээ нэг сонсоод ч юм уу эсвэл одоо нөгөө хамтдаа нэг хөгжилдөх юм нэг гэр бүлийн цагийг юусоо гаргадгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм маш юм тутамг санагддаг. Тийм болохоор одоо нөгөө нэг энэ эцэг хүүхд хоёрын одоо харилцаанд ийм асуудлууд бас гараад байгаа гэж ажиглагдаад идэг ерөнхийдөө. Тийм шүү те. Яг одоо эцэг эхтэйгээ ингээ харилцаанд одоо ингээ нэг ойлгохгүй нэг одоо үл ойлголцоол ингээл хоёулаа л ингээл нэг нэгээ болохгүй байх, бүтэхгүй байх, хөөхт мөн болохгүй байх, ээж аав намайг ойлгохгүй байх ингээл яваад байдаг. Тэгсэн чинь надад яг хуу яг энэ дэр болохоор бас найзууд ч юм уу ингээ хүмүүстэй ярилцж хахад нэг эцэг эхтэйгээ харилцаж чаддгүй боллоо гэж шиг санагддаг байхгүй. Одоо жишээлбэл ээж автайгаа ярилцах тэр нь маш их асуудалтай байдаг. Тэгэхээр ер нь яг мэргэжлийн сэтгэл зүйч хүний зүгээс танд бас ер нь ээж автайгаа хэрхэн гоё ойлголцоос төрүүлсэн хамтдаа гоё цагийг өнгөрөх хэрэгтэй тий. Тэгэхээр хэрхэн ээж аваагаа ойлголцох, өөр хүүхдээ ойлгох талаар илүү гоё татна болж энэ асуулын шийдвэр тусалж чадах байна. Яг нэг жишээ татаачуд ярьчих тий. Эцэг эхчүүд одоо яг өсвөр насны хүүхднийг өсвөр наснаар хүрээд ирэхлээр яг нөө сая хэлсэн шүү дээ. Нөгөө ерөөсөө ойлголцохоо байлаа ч гэдэг юм уу. Надтай ерөөсөө яриа ерөөсөө үүсэхгүй байх тий, тоохгүй байх гэдэг асуудлууд байгаад байдаг. Тэгэхээр угтаа энэ харилцаа маань яагаад ингэж ойлгомжгүй байгаад байгаа юм бэ гэхлээр эцэг эхчүүд маань бас өөрсдөө ерөөсөө хүүхдтэй мэдрэмжээ хуваалцаж ярьдаггүй байгаад байгаа байхгүй тий. Магадгүй өнөөдөр ээж надад ажил дээр ядарсан байж болно. Нэг таагүй үйл явдал тохиолдсон байж болно тий. Ийм асуудлууд байдаг. Тэгээд энэ зүйлээс хүүхдүүдээ өдөр тутамдаа ийм байсан шүү, тийм байсан шүү. Ээж нь өнөөдөр жоохон сэтгэл санааны хувьд одоо 50 бус байлаа тий. Ийм үйл явдал тохиолдсон учраас өнөөдөр одоо ээж нь ууртай байгаа ч гэдэг юм уу. Иймэрдүү нэг жижиг одоо үйлдэлүүдээ ч гэсэн тий хүүхдтэд хуваалцаж мэдрэмжээ одоо хуваалцсан айгүй зөв юм байна гэдэг аахгүй. Хэрвээ нөгөө нэг эцэгчүүд өөрсдөө ингэж одоо мэдрэмжээ хуваалцаж ярилцдаггүй тий. Өөрийгөө илэрхийлдэггүй болохоор хүүхдүүд маань одоо өсвөр насны дээр ирэх хэрэгч гэдэг юм уу буцаагаад нөгөө нэг эцэг ихтэй юмаа ярих те нууцаа хэлэх ч гэдэг юм уу иймэрдүү зүйлсээ ярих нь ингээд ховор болчдөг. Яа тэгэхээр эцэгчүүд өөртөө яриаггүй тэнгуүтлээ өсвөр насны дээр ирэхлээрээ манай хүмүүс ингээд ярихгүй байна. Яаж яриулах вэ ч гэдэг юм уу иймэрдүү асуудал байгаад байдаг. Тэгэхээр эцэгчүүд өөртөө бас энэ зүйлсүүдийг одоо ярьж явах хэрэгтэй юм байна. Тэгжээж бас одоо эцэг хүүхд хоёрын харилцаа харьцангуй одоо яг тэгж хоёр талаас ойлголцсон байх юм биш үү гэдэг ерөнхийдөө дүгнэлтээ хэлдэг байгаа. Тийм биш үү. Тэгээд ээж аав нэг ажил дээр бас нэг л тэр амьдрал өрнөж байгаа шүү дээ. Тэнд очиод юу ч тохиолдож болно те. Амар аз жаргалтай ч юм уу эсвэл гонхтой хэцүү болоод тэг гэртээ ирэнгүүд нь тэр яг ажил дээр юу болсныг мэдэхгүй байгаа хүүхэд ээжээ яагаад уурлаад байгааг ч юм уу те. Яагаад ууртай байгааг ч юм уу яагаад аз жаргалтай байгааг ч юм уу мэдэхгүй учраас бас ингээд зөрчлүүд үүсч болох юм шүү дээ. Тийм болохоор бас заавал ингээд хүүхдтэйгээ надад ярихгүй нэг хэсэл бас өөрөө ярих нь тийм зөв чухал. Тийм. Яг нөгөө бас эцэг эхчүүдийг ингээд ажиглаж байхад эцэг эхчүүд өөрсдөө одоо сэтгэл санааны хувьд тайван байх юм бол хүүхдтэйгээ харилцахтаа харьцангуй тайван яг нөгөө уур бухимдал нь арай бага шүү дээ. Илүү хайрладаг ч гэдэм юм уу, гоё юм авч өгдөг ч гэдэм юм харилцаа арай юм дажгүй ингээд болоод өнгөчдөг. Эсвэргээрээ эцэг эхчүүдийн сэтгэл санааны байдал нь тайван босгох юм бол шууд нөгөө хүүхдтэй уураа гарах ч юм уу те загних ч юм уу одоо ийм зэмлэгч гэдэг юм уу иймэрдүү үйлдэлүүд ингээд гаргаад идэв юм лээ. Тэгэхээр бас эцэг эхчүүд эхлээд өөрсдийнхөө одоо сэтгэл зүйн байдал нь ямар байгаад байна тэрийг эхлээд анзаарч үздэг байгаасаа тэгээ дараанаас хүүхдтэй ингээд хуваалцаж те хэлж ярилцдаг байгаасаа л гэж хэлмээр санагддаг бас эцэг эхчүүдтэй. Тэгэхээр эцэг эхчүүд бас сонсож байгаа бол манай эгчтэй сэтгэл зүйч бол маш
хэрэгтэй юу өглөөлт жишээлбэл одоо эцэгчүүдийн хамгийн гол асуудал нь үр хүүхдтэйгээ гоё ойлголцоод ярилцах гэдэг. Манай зөндөө олон миний таньдаг одоо ах эх ч юм уу найзууд нээж авдтаа гэж боддог байхгүй юу? Тийм учраас энийг үзэж байгаа ч гэсэн эцэгчүүд болон хүүхдүүд болж гэсэн энийг бас ээж авдаа гоё мэдээд хэлээрээ тий. Бас одоо ямар нэгэн байдлаар харилцаанд нэг асуудал үүссэн байгаа. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг талаар одоо өсвөр насны сэтгэл зүй гэдэг бол бас ер нь яагаад ихэвчлэн хүмүүс ингээ онцлоод идэм бэ те өсвөр насны дээр яагаад сэтгэл зүйн үед ингээ докторгүй ч юм уу өөр идэм бэ энэ дээр ер нь бас сэтгэл зүгөө удирдахтаа өсвөр насны хүүхдүүдэд бас юу зөвлөх үү тэгээ эцэг эхчүүдээр өсвөр насны хүүхдээ одоо сэтгэл зүй ийм байдгаа тийм учраас та нар маань ч гэсэн ингэх хэрэгтэй гэдэг та гоё зөвлөх өгөөч. За яг нөгөө нэг одоо бага наснаас өсвөр нас руу одоо бие хүн болоход шилжиж байгаа үе гэж ойлгож байна. Тэгэхээр энэ үед яг одоо бие физиолог бие физиолог болон одоо сэтгцийн энэ байдлууд нь одоо бүгд одоо яг эрчимтэй ингэж хөгжиж идэг үе гэж ойлгож болох байхгүй. Тэгэхээр яг нөгөө гормоны өөрчлөлтөнд орон за биед одоо биен дээр одоо янз бүрийн өөрчлөлтүүд гарахтай илэрх за хүмүүст яг сэтгэл зүйн хувьд болохоор би яг одоо тусдаа юм бие хүн болж байгаа шүү гэдэг үндслээр харьцангуйдаа би одоо төвтэй болдог гэсэн. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний нийгэмдээ ч юм уу үе тэнгийнхандаа тодорхой хэмжээний байр суурьтай байх тий. За тэгээд одоо өөрийнхөө сонирхлын хүрээнд одоо ямар нэгэн бүлэгт харьяалагддаг ч гэдэг юм уу нэр хүндтэй байх юм хүсэл эрмэлзэлтэй болдог гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг утгаараа яг өсвөр насныханд маань энэ үе маш юм гоё эрчтэй хүчтэй гоё үе байж идэг. Нөгөө талаараа бас айгүй их юм асуудалтай, санаа зовлонтгой. Тэгэд яах вэ? Тэ би одоо юу хийх вэ? Ямар мэрэгчлээ болох уу? Тэ өөрөө одоо ямар хүрээллээр би өөрийгөө хүрээлүүлэх үү? Тэ хинтээ нийлэх үү? Найзлах уу гэдэг юм уу? Юу хийх үү гэдэг тал дээр юм маш олон юм асуудлууд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр эцэгчүүд маань маш их нөгөө нэг ярилцахтай ойлголцох гэдэг ийм байдал маш их чухал байгаад байдаг. Тэгээд яг энэ өсвөр насны үед бол яг одоо өсвөр насныхны одоо шийдвэр гаргах байдал нь за тэгээд нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь одоо харьцангуй яг бүрэн хөгжөөгүй байдаг байхгүй. Тэгэхээр өсвөр насныхан маань одоо энэ үедээ ямар нэгэн эрсдэлтэй үйлдэл хийх гэдэг юм уу те шинэ одоо сонин садан зүйлсийг туршиж хийх ийм хүсэл эрмэлзэл нь байдаг. Тэгэхээр бас энэ дээр эцэгчүүд маань энэ онцлогийг илүү ойлгож үзвэл харьцангуй дээр гэсэн үг. За тэгээд бас ихэнх эцэг эхчүүдийг хараад тахлаар ямар нэгэн зүйлийг ер нь бол одоо тулгах шинжтэй байгаад байдаг. Тэгээд энэ тал дээр бол илүү нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлоор тулгахаас илүү хүүхдээ эхлээс сонсоод дараа нь одоо чиглүүлэх журмаарч гэдэг юм уу те тайвал илүү дээр гэж боддог. Яг тулгах биш өөрийнх нь үзэл санааг нь одоо ойлгож сонсоод тий дараа нь ямар гаргалгаа байж болох вэ гэдэг юм уу. Иймэрдүү чиглүүлэх тал дээр нь илүү ажиллаад ивэл сайн гэх юм уу. Илүү хэрэгтэй гэсэн үг. Ямар ч хүн ингээл угаасаа ингээл заагаал ингээл тушаагаад ч юм уу байхад дургуй штэ тий. Тэгэхээр ямар нэгэн блогоо ингээл чиглүүлээл хэрвээ шингүүл гэдэг. Тэгэхээр ер нь яагаад амар юм ааш муутай болоод ч юм уу те ингээд дууртай болоод ч юм уу тэгвэл яг ингээл илүү их юм боддог юм шиг санагддаг л да. Одоо ингээд өмнө ингээл хүүхд тахтаа гаргаж ирсэн асуудлууд маань ингээд нэг хүн дөр хүлээж авдаггүй ч юм уу те ингээл тэр үед ингээл өө яана гэдэг байсан бол одоо ингээд болохоор ингээл тэрийнхээ талаар ингээл улам шаналж бодоол ингээл улам ингээл улам одоо ингээд тэрийнхээ талаар санаа зовох ч юм уу өөрийн хариуцлага тэ хийж байгаа үйлдэлүүд дээр илүү ингээд сайн боддог болоод илүү ингээд ууртай болоод ингээд өөрийгөө ч ингээд ойлгохгүй тэ би юу дуртай юу гэдэгтэй ингээд мэдэхгүй байхад гэдэм болоо гэж өсвөр насны хүмүүс амьдаг санагддаг. Миний хувьд ч гэсэн тиймэрхүү зүйлсээ зөндөө тохиолддог. Яг тэр үе дээр харьцангуй яг гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилцаж чадсан байх юм бол харьцангуй гайгүй даваа тулсан мэт байхгүй. Ер нь бол хүүхдүүдийн ярианаас ч юм уу зөвлөгөөн дээр ярилцаж байгаа байдлаас харахаар тэгээ хэрвээ нөгөө нэг гэрийнхэнтэйгээ жоохон харилцаа холбоо тааруулж гэдэг юм уу ээж автайгаа ярилцах байдал нь ховорч гэдэг юм уу найз нөхөд багтаа ч гэдэг юм те жоохон тийм байх юм бол харьцангуй ингээд даав нь болж исэн ч юм уу те янз бүрийн эрсдэлтэй үйлдэлүүд хийж исэн ч гэдэг юм уу иймэрдүү ер нь зүйлсүүд гарч идэг. Тэгэхээр маш гоё эцэг эхчүүдтэй ярилцах юм бас мэдээж авлаа штэ тий.
эцэг их болов хүүхдүүд хоорондоо зүгээр харилцаж чадвал тэр үеиг өсвөр насны сэтгэл зүйн маань бас шамжилттайгаар даван туулахад боломжтой байх бай. За тэгэхээр Чимүс подкастын маань энэ дугаар маань ингээд өндөрлөх тулсан байна. Тэгээ танаас нэмж хэлэх хүсэж байгаа зүйл байна. За тий одоо нөгөө нэг одоо сэтгэл зүйч мэрэгжлээ сурж байгаа хүүхдүүдтэй хэлэхэд ерөнхийдөө бас сонгон суралцаарай гэж бол хүсэж байна. Гэтэ бүр маш хариуцлагатайгаар ингэж сураарай тий. Цаг завыг зарцуулдаг. Үнэхээр одоо мэрэгжилтэй дуртай байж тий дурлаж ингэж суралцаарай. Гэтэ яг ганцхан сэтгэл зүйч гэдэг мэрэгжил биш л дээ. Ер нь бол ямар ч мэрэгжил сонгосон бай одоо тэр мэрэгжилтэй дурлаж бүр ингэж суралцаасаа гэж бол хүсэж байна. Тэгээд бас би нөгөө нэг сэтгэл зүйч мэрэгжил давуу маш гоё тал нь бас юу юм бэ гэхлээр мэдээж хэцүү зүйлсүүд бол маш их байгаа. Ер нь бол мэрэгжил болгонд байгаа. Гэхдээ яг сэтгэл зүйч гэдэг нь одоо нөгөө нэг хүн болгоны асуудалтай тий. Тэгэхээр тэр асуудлыг нь шийдэхэд тий ямар нэгэн гар золоход тусалж байгаа тий чиглүүлэг өгж байгаа. Тэр хүнийг одоо асуудлаас ангижрахт нь тодорхой хэмжээний нөлөөллийг өгж байгаа гэж бодохоор надад аюу юм гой санагддаг. Хамгийн одоо энэ дэлхийн ч гэдэг юм амар амгалан байдал бол нэг сэтгэлийн амар амгалан байдал тий тайван байх энэ зүйл байгаад байдаг. Тэгэхээр бас энэ зүйлд нь нэг алхамжсаа ойртуулж өгч байгаа гэдэг утгаараа ч юм уу маш юм гоё мэрэгжил санагддаг. Тэгэхээр бас хэрвээ сонгон суралцж байгаа бол маш юм хариуцлагатайгаар сураасай л гэж хүсэж байна да. Тий. Өөрийнхөө мэрэгжлийг өстой гоё реклам. Бас гоё даваа талуудыг хэллээ те. Нэрээ сэтгэлийн амар амгалан байх бол ингээд хамгийн том гоё ад жаргал гэж бас ярьдаг шүү дээ. Нэг тайван байх чинь ингээд нэг ингээл хэтэрхий бас хөөрцөн байгаад байхчгүй эсвэл нэг хуригтай байгаад байхч те. За тэгээд маш гоё хэрэгтэй ярьслахыг цаг гаргаж өгсөн танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд подкастаа дуустал үдсэн үзэгчтэй баярлалаа. Тэгээд энэ үрээ Чимүс өгтөн подкаст маань энэ үрээ өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцай баяртай. Баяртай.